Нэг хөөхөн бондгор охин 7 хоног юу ч идэлгүй орондоо эвтэж байгаа босоод ирсэн чи амар туранхай хөөхөн охин болцсон байвал яах вэ? Өнөөдрийн бичлэгээр бид нэр Kiss Him Not Me хэмээх хөгжилтэй бөгөөд сонирхолтой харем төрлийн нэмээр товч тайлбар болон Zino-ны би өөрийн дүгнэлт сэтгэлдээ үлдээх болно. Бичлэг таалагдана гэдэгт итгэлтэй байна. Харин та нар намайг дэмжиж subscribe болон лайка дараарай. Баярлалаа. Серинома Кай хэмээх энэ бондгор охин бол Фужоши. Фужоши гэдэг нь эрэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй холбох дуртай хоббит охтуудыг хэлдэг. Тэр халуухан залуусыг холбож өөрийн төсөөлөлтөд уруулан бодох маш дуртай. Сургуулийнхаа халуухан өвгүүд болох Нанашима Нозому, Игараши Юсуке хоёрыг холбон харж зогсох зураа Нанашимагийн волейболын бөмбөг нь оногдон ухаан алдчихдаг. Аюу аазгүй. Эмчийн өрөөнд сэрсэн Сериномаг хөөхөн царайтай ч хүүтэн сэтгэлтэй Шиномия Хаятоос ирсэн бол орд зайчилж өгөөд гарнуугээд хөөгөөд гаргачихна. Ёстой л хөөхөн царайтай мөртлөө хүүтэн сэтгэлтэй гаргаж Серинома анги руугаа боцох зуур түүхийн клубын Мицуми Асума царайнд нь юу тохиолдов вэ гэдээ илтгэр асуудаг. Манай нэмж эхлээд 10 минут жолоогүй хаад Ализинээ 4 залуу танилцуулаад авлаа. Амар. Серинома гэртээ хараад өөрийнхөө дуртай цувралаа үзэж байтал үгүй ээ түүний хамгийн айртай дүр нь өгчихдэг. Хайртай дүрээ өөрийн хоёр нүдэрээ өгөхийг нь харсан Серинома маш их үеигээ шууд автан бүр 7 хоногийн турш орондоо ялзрын ямар ч хоолунд иддэггүй. Манай хүний ээж нь бүр охиндоо санаа зовоод ахт нь хэлээд орноос нь чирүүлж гаргасан чинь хоол идэхгүй 7 хоног гаруй хөвцснээс болоод бүр амар дурхаа үзэсгэлэнтэй бүсгүй болсон байна. Мэдээж Сериномаг сургуультай очиход сургуулийн бүхэл бэнтнэрийн дурлалгүй яах вэ? Анхны харцаар дурлсан гэж хэлж болохгүй яагаад гэвэл анх тарган байхад нь хайрлаагүй одоо болохоор турцсан болохоор бүр танихгүй дээ. Шинэ охин вау гээл. Бүгд л шинэ охин байна гэж боддог ч үнэндээ Серинома нь бондгор байж байгаад турсан болохоор танигддаггүй. Нөгөө Юсук гэж энэ харчаад бүр алмаа харцаа хүй сайн уу Серинома ч гэж ах шиг тий. Харин Нозомо болохоор Сериномагийн үхсэн хайртай дүртэй найдлахын царайтай болохоор Серинома түүнийг харснаас болоод дахиад л маш том үеийн гашууд автаж уйлаад ангиас гараадгүй. Харин манай Юсуке Нозомо хоёр бүр бантаад хүш яа уйлаа гараад өөчөө гэд үлддэг. Ангиас гарч гүйж байгаа Серинома Хаятотой мөргөлдөөд унахад нөгөө хүүтэн сэтгэлтэй муухай ааштай Хаято чинь турцсан Сериномаг хараад хүүе чи өвдчихэж гээд эмчийн өрөө дагуулж орно. Худлаа хөөхөө харчаад гоё аашлаа. Эмчийн өрөөнд дотор Сериномаг 50 гой сэтгэлд асуума хараад шууд л Серинома байн турцсан муу даа гэд нэг хараад л мэддэг. Нэггээ хараад таньж штэ энийг жинхэнэ хайр гэхгүй бол өөр юу жинхэнэ хайр гэх юм бэ? Харин яриаг нь сонссон Хаято чинь бүр бөө шок хүүе чи Серинома юм уу? What? Харин тийм ээ. Чиний дээр л хийдсэн охин чинь ийм үзэсгэлэнтэй болчихно гэж хэн мэдвүтэй. Хохиноо хохин. Эндээс бид нэр царай харж долгонохоо болох хэрэгтэйг ойлгож болно. Хаха. Уртхан өдрийн дараа Серинома гэртээ харих гэтэл Юсуке хурж ирснээр Сериномаг болцоонд гуугаа дамжинаа. Тэгсэн Нозомо, Хаято, Асума бүгдээрээ гарч ирснээр би ч гэсэн явмаар байна. Тэгвэл би ч бас явнаа гэд бүр сүултээ бөөндөө болцоонд явахаар болдог. Энэ одоо юу гэдэг ямар гэж сонирхолт нь олоод байна. Бүр тавуулаа болцоонд явахаар болчдөг нас те. Серинома өөрийн найз Наконогийн тусламжийг авч болцоондоо өмсөх хувцас шийдээд бас хэд хэдэн зөвлөгөө авахд түнд Отаку анимны сонирхолтой эрэгтэйчүүдийг холбож харах дуртайгаа юу ч болсон мэдэгдэж болохгүй гэж түнд зөвлөгөө өгнө. Тодотгож хэлэхэд манай Серинома нугасаа анимд үнэхээр их хайртай бүр жинхэнэ цусны Отаку бас жинхэнэ цусны Фужоши. Бас дахин нэг нэрийн тогтоогоогүй хүмүүс давтаж хэлэхэд энэ бол Игараши Юсуке гэж дуудаад явна. Энэ болохоор Нанашима Нозому гэж би дуудъя. Энэ бол Шиномия Хаято гэж дууджээ. Харин энэ сайхан залуу бол Мицуми Асума хэмээн дуудах болно. Жинхэнэ хүүгүүдийн ирлэг 24/7 юм аа хайшаа. Болцооны өдөр болж нээх сүртэй гоё зүйл болохгүй дандаа бөөндөө яваад л бөөндөө сууж кино үзээд л бөөндөө годамжаар хөлхөлтөө олж жаахан утгартай. Серинома бас залуус өөрийгөө Отаку гэдгийг мэддэгдүүлэхгүй хичээсээр байгаад гоё өнгөрүүлж өрөөсөж чаддаггүй. Тэр дунд нь Юсуке залуусаас нууцаар Сериноматай зураг даруулах оролдлого хийдэг ч Нозомод баригдаа залуусын зураг олж л өндөрлөнөө хөөрхий. Урт өдрийн дараа арай хээж гэртээ харихын даваан дээр Сериномагийн хайртай аниме мерчендайз нь хямдрал заарсан байх бөгөөд үнэхээр л тэсэж чадлагүй бууж өгөө тэдний нүдэн дээр аним сонирхдог Отаку охин гэдгээ илчлээ тайна. Сонирхолтой залуус түүнийг ерөөсөө шүүмжилдэг. Харин ч анимд дуртай болохыг нь бас өөрийн хоббиг нь тултан дэмжнэ гин. Хамт болзоонд явж өдрийн сайхан өнгөрүүлсэнд талархаад Серинома залууст бүгдэнд нь хайртай анимны дүрийнхээ түлхүүрийн осрыг өгнө. Өгсөн осрыг нь Юсуке нандинаа түлхүүрэндээ зүгээд бас их чимэн. Тэрийг нь Нозомо харчаад хардаад шүүмжлээстэй. Эндээс бид Юсуке, Нозомо, Хаято, Асума дөрвөлээ Сериномад дурлаад өрсөлдөж байгааг баталгаатай мэдэж авлаа. Хэнийг сонгох бол гэдэг бичлэгний төсөөлөлд гарах болохоор надтай хамт байгаарай. Та нарт хэн нь илүү санагдаж байна бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Серинома маань хэдий бүдүүн байхдаа ч тэр спортод бүхнээ дайжилж хөдөлгөөнтэй байсаар ирсэн. Одоо харин турцсан болохоор бүр цаанаасаа хөнгөн гоё хөдлөө спортыг бол хашрааж өгч байна шүү.
Гайхалтай спортлог байдлыг нь харсан. Охидын хөл бөмбөгийн баг түүн дээр ирээд бэлтгэлд нь хамрагдаад удахгүй болох тэмцээнд тоглож өгөхгүй гойно. Учир нь тэд Бертлес болж нэг хүний орон зай дутуу болсон байна. Хэдий хөл бөмбөг тоглож чаддгүй ч Серенома зөвшөөрч манай Юсуке хөл бөмбөгдөө сайн болохоор тусалж өгье гэдэг ч завгүй болохоор Нозомог туслахыг асуухад манай хүн ичээд байгаа мó яагаад даан дургүйсэж чаддгүй. Ямар ч тач Серенома охтуудтай бэлтгэл хийгээд хөл бөмбөг тоглож үзээд угаасаа тоглож мэддэг болохоор үнэхээр муу байдаг. Муу тоглож байгааг нь харсан охтод хойгоор нь муулж байхад Нозомо сонсоод тэдэнд өөртөө гойсон юм байж бити олон юм донгосоод байгаарэ хэмээн хатуу анхааруулга өгөөд Серенома хөл бөмбөг зурхтан тусалдаг. Асума тэнд ус идэх юм авчирж өгөөд л Нозомо хөл бөмбөг зааж өгөөд л Хаято бэртэл гимтлээс нь болгоомжилж харж хандаад л ёстой алж өгнөө манайд. Ирчүүдийн хүсэл болсон Серенома 24 долоо. Ядаргаатай те. Ямар тач тэмцээний өдөр дөхөн хүрэлцэн ирээд Серенома маш шаргуу хичээсний үр дүн нь гарч гайхалтай bicycle kick хийж гол оруулаад бага ялалтанд хөтлөнө. Тэмцээн дуусч одоо өөр илүү төтөмөн санаа зовхгүй сайхан амридаа гэж бодоод байж байтал ирж буй хичээлийн шалгалтуудаа сайн бэлтээрээ Facebook-с 2-7 хоногийн давталгаанд явна шүү гэж түүнд багш нь хэлнэ. Энэ аимшигт мэдээг сонссон Серенома готрон суух үеэр манай залуус чинь хамт цагийг өнгөрүүлэхийг хүсэж байгаа болохоор асуудлыг нь дэлэмдуулаад бөөндөө хамт хичээлээ бэлтгэхээр болно. Эхэндээ номын санд сайхан суугаад бэлдэж байсан чи би миний чиний гэдэг жижиг сажиг дими маргаанаас үүдэж маш их дуу чимээ гаргаад номын сангаас хөөгцдөг болохоор Сереномагийн гэрт очиж хичээлээ хийцгээхээр шийддэг. За тэгээ бөөндөө яг өрөөлөө орохын өмнө Серенома хамаг анимтай холбоотой хайртай дүр мөрө бүгдийн санаа зовсонсоо болоод гяс нуучнаа. Харамсалтай нь хичээлээ хийх үеэр нээж нь садаа болж орж ирээд Сереномаг өрөөнөөсөө гарцсан байх зурн манай залуус нөгөө анимын хүнжил ор дэвсгэрийн давуу цуглуулга бүгдийг нь олж хараад аимшигтай гаж гимээр хоббитэй байдлыг нь хараад алмаараа зогсож идэл Сереномагийн ах нь хурж ирээд ямар амар отоогүй болохыг нь ховлоод ирсэн чинь манай залуус чинь бүгдээрээ Сереномад амар хайртай болцсон бас нэг нэгэнтэй өрсөлдөө таглагдчих гад хичээгээд байгаа юм болохоор бүгдээрээ түүний сонирхлыг дэмжиж ойлгохыг оролддог. Зөндөө бэлжиж зөндөө хичээл хийсний үр дүнд тэд бөөндөө шалгалтуудтай амжилттай тэнцэж давталханд суух аюулаас аврагдана. Шалгалтууд дууссан болохоор залуус бүгдээрээ хормын дотор боломжийг ашиглаж Сереномаг болцоонд урдагч. Серенома маань жинхэнэ төрцөн уцаагүй юм болохоор чадахгүй гэж хэлээ тоглолт үзэхээр авчнөө. Азгүй амтд. Дараа 7 хоног сургууль дээр нь үндэсний өдрөлөг болохоор ангууд юу гэхээр ярилцаж байгаад хөвгүүд Med Cafe хийгээд саналыг дэвшүүлэх Серенома cosplay cafe хийгээд саналаа өгсөн. Охид хөвгүүдгөө мэтгэлцэж бөөн босны эцэст бүгд зөвшөөрөөд cosplay Med бүгдийг багтаасан кафе хийх шийдвэр төрдөг. Энэ сайхан боломжийг ашиглаа Серенома Нозомог хайртай дүр болох Шиондо хувиргаад Юсукег Attack on Titan-ы ээр нь олгоод Хаятог гүнж олгоод хайчихна. Хөөр хидөө манай залуусыг өстө юу л олгоо ячвта. Юсуке маань олон зүйл өнгөрөх хажуугаар гүн бодол автаад гэрлүүгээ ярих замдаа Сереномад би чамд хайртай гэж шууд бусаар хайраа илчлэн. Учир нь бараг үерхэл хайр дурлалын холбоос гэж юм байхгүй. Баахан банд нар нэг охинтой найзлаад ямар ч үр дүн ялагч малагч байхгүй жоохон утгагүй санагдаад байгаа болохоор тэрийгэ ухаарч мэдрэмжээ илэрхийлнэ. Газар дээр нь Хаято, Асума, Нозомо бүгд бас үннээ хэлээд л яатсан зовцсон амьдрал гэхээр ийм байдаг байна. Жоохон хүлээцтэй бөөндөө нэгэн зэрэгвш ганцаарчлан гойвол зүгээр юм биш үү дээ. Ёо. Ямар ч тач өстө завхарсан юм болж манай сургуулийн өдөрлөгөөр хин хиндээ садаа болохгүй бүгдээрээ тодорхой хугацаанд ганцаар болзоонд явахаар тохиролцсон. Өдөрлөг маань эхэлж хамгийн ихэнд Нозомо Серенома хоёр хамтдаа ганцаарчлсан болзоог өнгөрүүлдэгч харамсалтай нь бөөн хүмүүстэй газруудаар яваад жоохон цаг алдаад Нозомог ялс удирдлагын гартаа аваа Серенотой ямар ч байсан хамт хөөрхөн зураг авуулж амжаад улам илүү ойрт хорлох хийх гэтэл Асума гарч ирээд та хоёрын цаг дууссан миний ээлж хэмээн Сереномаг авч явна. Асума маань тайван төлгөөхөн залуу юм болохоор Сереномаг маань халамжлаад өсөж байгаа хоол идэгээд хоолж моллоод аюу романтик. За Асума Сереномагийн жинхэнэ хайр юм биш үү дээ гэсэн Юсуке гарч ирээд тэдний хамт байх цаг нь дуусна. Юсуке болохоор Сереноматай цуг Хаятогийн тоглолтыг үздэг. Тоглолтыг үзэх зуур Юсуке эрэлхийг зөриг гарган Сереномагийн гарыг үзүүлбэр дуусан тутал хөтлөөд сууна. Үзүүлбэр дуусаж эцсийн болцоо болох манай гүнжийн дүрд орсон Хаято өөрийгөө эр хүн гэдгийг харуулахын тулд аимшиг өрөөлөв дагуулж орсноо бүр өөрөө айсаар байгаа таарнөө чаавас. Үнэхээр их айснаасаа болоод явж бүр Шиномиогийн цээжин дээр унаад цээжин дээр нь унахад Серенома мэдээ шоконд ороод орилж зүхтаад эцэст нь ганцаараа болж жоохон амьсгаа авч сууч байтал нэг балаа ядаргаатай залуучууд гарч ирээд юу байна өөрхнөө танилцсан мэлцээ гэхэд мэдээж өдөржингөө бандартаа яваад бүр ядарсан болохоро гэнт дургуун хүрээд залхаад нэг шанаадаа тайчна. Нөгөө залуус чинь уурлаа Сереномог бүр хөөж гардаг ч азар янзтай Юсуке маань гарч ирээд бүгдийг нь буулгаж аваад өнөөдөр бид нар арай л хэтрүүлчихжээ бөөндөө болцоонд яваад зовоосон нь мэдээж одоо илүү удаан тайван байлганаа чамаа гэж тайдруулан хэлнэ. За манай Юсуке бол дончтой ухаалаг залуу л исэн байна. Бүх зүйл хэвэндээ орж манай залуус Сереномаг Фужоши болохоор нь түүнд зориулаад өдөрлөгийн төсгөлд галны урд хоцосороо бүжиглэж бэлэг барьдаг.
Нөгөөд ч бүр цусаар дөргээд өгөх нь шүү. Аяа Фужоши охтудаа гэж. Сургуулийн өдрөлөг өндөрлөж 50 сайхан хичээлийн өдөр өдлөгөө буцнаа. Одоо болохоор шинэ жил Christmas ойртож байгаа болохоор манай залуу Сэринуматай үргэлжлэх хийхийг хүсдэг. Гэтэ жоохон гонигтай зүйл болж Сэринума татгалзаад Anime Expo буюу аним сонирхчдын том уулзалтанд явахаар төлөвлөсөн болохоо тайлбарлан хэлэхэд залуучууд маань Сэринуматай цагийг өнгөрүүлэхийг маш их хүсцгээдэг болохоор дагаж яваа дараагаар нь хамт тэмдэглэхээр тохирно. Тэгээд бүгдээрээ бүр үүрийн 5 цагт хосоод метронд суугаад бөөн ойчир дунд 3 багт хуваагдж Сэринумагийн хайртай дуртай бүхий л манга магазин сонин сэтгүүлийг цуглуулдаг. Гарууд бүр зовж байгаа Сэринума ингэж ирж авсаар байгаад тасаад бүр мэрэгжлийн болцсон болохоор хамгийн түрүүнд дуусна. Яг дуусаа зогсох үеэр нэг гаж тонтой гар хөлнийхэн зургийг аваад эвгүй байдалд оруулах үед Сэринумагийн бас нэг дуртай анимийн дүрд косплей хийж явж исэн залуу гарч ирээ зурагчнаас аварж аваад аргадаж маргадаа бас их хэтрүүлэхтэй. Залуус маань бөө юм бол Сэринумаг олоод хурж ирдэл косплей хийж буй Сэринумаг зурагчнаас аварсан залуу. Та нар энэ хөөрхөн охин илүү сайн анхаарч хамгаалж явах хэрэгтэй штэ. Ёстой бүтэхгүй залуучууд байна шүү гэд дийслээд яс хайчдаг. Тэгснээ бүр явахаас өмнө Сэринумагийн гарыг үнсчээд явчтیں۔ Нөөдөл чинь бүр хардаад өглөө. Нилээн олон зүйлс амжуулж эцэст нь Крисмасаа тэмдэглэхээр явагч бүгдээрээ өдөржингөө манга сони сэтгэл цуглуулад гүйцсэн чинь амар ядраа зугаац чадалгүй нойр моглон Крисмас дуустгаа. Маргааш нь сургууль дээр Сэринума найздаа Себастны косплей хийсэн. Ёстой халуухан залуу өчигдөр өөрийг нь аварсан. Ёо дугаарыг авах байсан хэмээн ярьж явтал нөгөөд чинь өөдөөс нь гараад ирдیں۔ Ваат тэгснээ залуу биш бүр охин байд юм да. Сэринумаг зурагчнаас аварж сэтгэлд нь хүрсэн тэрхүү косплеер яг үнэндээ адилхан сургуульд сурдаг охин болж таарна. Түүнийг Шима Нишина гэдэг. Шима гэд дуудаж. Ямар жижигхэн хорвоо дэлхий вэ? Намайг аргасан дур булам залуу үнэндээ манай сургуулийн хөөрхөн охин байсан байна. Сургуулийн охтууд хүүхдүүд бүгдээрээ Шимад нэлээд дуртай. Шима өөрөө ч баяа айлын од охин байна. Энэнтэй зэрэгцээд манай залуус бол жоохон дургүй. Жиргээд л зайгаа бариад л мууха харс шидэлцээд л жаахан панаалтай. Шима маань Сэринуматай жаал яриа өрнөөснэ гинт өөрлөгөө ойртуулж барьж аваад гэртээ дуудаад гоё юм харуулъя гин. Манай залуус угаасаа юу гэж зүгээр байдгийг тэдний гэрт хамт очихоор болно. Харин Шима тэдэнд гэрт нь очиж байгаа юм чинь очоод нэг хүсэлт биелүүлж өгөн шүү гэдэг болцол тавьчихдаг. Бөөндөө гэрлүүн очоод орсон бүр Шима чинь дэлхийгээс тасарсан баяа охин байт юм да. Сэринума бас отоко юм болохоор Шимагийн фигюр сонин сэтгүүлийн цуглуулгыг хараад бүр алмаар. Яаж ийм анимтай холбоотой зүйлс бас ийм баян байна вэ гэж бодож ивэл Шима яг үнэндээ мангака буюу манга зохион бүтээдэг охин болж таарна. Нозомо бүхий л болсон зүйлс бас Шимаг ажиглаад ёо энэ чинь Сэринума бол бүр төгс охин юм шүү аимшигтай гэж бодох зур Шима өөрийнхөө хүсэлтэд илчилсэн чинь залуусыг хооронд нь холбож тэрвэлдүүлж сонин гомо байрлалууд авахуулаад зураг дарахыг хүснэ. Яагаад гэвэл шинэхэн манга зурх га тэрэндээ янз янзын санаанууд хайж байгаа болохоор. Манай хэд чинь тэгээд угаасаа гэрт нь аль үжээ ирсэн болохоор юу гэж эсрэгүүцэж чадав гаж эвгүй байрлалууд аваад л зураг даруулнаа хөөрхий. Даанч Сэринума Шима хоёр бүр гоолаад та нар байрлал поз авч чаддгүй юм биш үү элүү. Сэринума хоёлаа эдэрт яаж даруулах ёстойг нь харуулчих. Үнсэж байгаа хэсэг. Ёо бүр зүгээр гой поз аавна гэж хэлчихэд үнсэлцээд байх юм аа. Сэринума гэртээ хараад ичиж мичээд нөгөө үнсэлтэд бодоостай. Үнсэлтэд бодоод бас давхар нөгөө гаж манга эдрээ унших зураа Сэринума шоколадаар хамгийн гоё анимтай холбоотой баримл бүтээх тэмцээн олж хараад маргааш нь сургууль дээр Шимад хэлээд хэлбэр гаргаж шоколадаар баримл хийхээр болдог. Хэдий баахан шоколад энэ төр аваад Шимагийн гэрт дуртай дүүрээ хийгээ оролцдог ч цаанаасаа л чаддгүй. Хачаа чин зөлбийн юмнууд хийгээд байхаар нь Шима. За болий би туслая гэж хонь зөксөн. Тэгээ бүр гарын дагуулж бариад л ёстой алж өгнө. Залуучууд маань тэд бүр хардаастай, гордоостой, хожигдоостой. Бүтгэхгүй бүр зүгээр нэг охин залуучуудаас ма булааж аваад найраад байгаа юм биш үү дээ. Бүр үнэхээр сайн заалгуулсан ч Сэринума гоё бүтээл ерөөсөө хийж чаддгүй. Харин Шима бүр 3D янзын дүр баримл барьцдаг шүү. За миний хийсэн энэ баримлыг ашиглаад тэмцээндээ орчихгүй дөө хэмээн санал болгодогч Сэринума нь үнэхээр сэтгэлтэй сайн хүн юм болохоор өөрийнхөө нөгөө зөлбөн баримлаа явуулаад ядчил би хичээгээд өөрийгөө сөрөөд оролцож үзсэн юм чинь нүүр бардан байна хэмээн маргааш нь сургуультай иртэл хүүшээ хөөхөн Сэринума маань буцаад бондгор охин болчиж юу болсон бэ? Яаж явж байгаад буцаад бондгор болчихв? Яасан бэ гэсэн манай Сэринума маань илүү гарсан баахан шоколаднаас эзээр байгаад буцаад харгалсан байна. Бондгор болсон Сэринумаг манай залуус бүгдээрээ хамтдаа нээлж буцааж тураахаар дасгал хийлэгдэгч хэд их ачааллаасаа болоо Сэринума маань нуруугаа гэмтэн. Энэ үеэр Шима залууст гинэд дурлаа та нар хөөрхөн охин байгаар нь байлгаж үнэхээр л хайртай дуртай юм бол бүдүүн ч гэсэн хайрлах ёстой босуу гэдэг ч үнэндээ Сэринума өөрөө ч бас буцаад турахыг хүсэж байгаа болохоор ганц Шимагийн шийдвэр биш Сэринума өөрөө дасгал хийгээд турахыг хүсэж байгаа бид нар түүнд тусалж байгаа гэдгийг тайлбарлан хэлнэ.
Юсуке Сэриноматай сургуулийн дээвэр дээр ярилцаад хэрвээ чи турхайг хүсэхгүй байгаа байдалтай дуртай байгаа бол хэлээрэй. Би хүчлэхгүй, хүчлэхийг ч хүсэхгүй байна гэж хэлэв. Сэринома бусад залуус хэрхэн яаж халамжилж тусалж байгааг харж дүгнээд үүнд нь их талархаад хариуд нь өөрөө турхайг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Энэ бяцхан яриа Юсукег Сэринома тарган тургай хамаагүй үнэн сэтгэлд нь дурласан болохыг ойлгуулж чадах хэмжээгээрээ тултлан Сэриномаг үргэлж дэмжихэд хүргэнэ. Манай хэд ярилцаж тохиролцож байгаа дасгалууд бэлдээд хэрвээ Сэринома дасгалуудыг биелүүлсэн тохиолдолд бэлэг шагнал өгж дасгал хийхийг үнэхээр сонирхолтой болгосны үр дүнд Сэринома маань буцаад гүнших сайхан бүсгүй болон хувирнаа. За, юмс буцаад сайхан эгэлж ирийн байдал руугаа шилжлээ. Одоо жоохон сэтгэл амар тайван дүлгөөхөн байцгаах нөө гэтэл Сэринома Шима бүр дотн болоод байсан найзууд шинээр гарсан нэгэн аним дээр санал зөрөлдөж бие биетэйгээ маш аимшигтайгаар муудалцаад тарцгаа болчдөг. Харьцаа болсон бие биенээсээ холдсон Шима Сэринома хоёрыг залуус маань хараад за хэдий болтол ийм байдалтай байх вэ? Асуудлыг нь шийдэцгээе гэж тохиролцоод айл талдаа худлаа ярьж уцаар нөгөө хоёроо дуудаад дундаа уулзаад ярилцуулж асуудлыг нь шийдвүүлэх гэсэн боловч асуудал шийдэх байтугай онлайн дээр өөрсдийнхөө саналыг бичээд хамгийн их сэтгэл авсан нь ялангээ тэмцээн болчихно. Жохон тодорхой ойлгомжтой тайлбарлаж өгөхөд манай хоёр нэг аним үзчихэд нэг нь энэ дүрийг амар гоё гэж бодсон чинь нөгөөт энэ дүрийг нь амар муухай гэж бодоод зөрчилдсөн байхгүй юу. Тэгээ хэнийхэн санал бодол илүү гоё вэ гэдгийг шийдэх гээд онлайн дээр пост оруулаад хамгийн их хандлт авсан нь ялнаа гэж тэмцээн болгочихж байгаа. Шима угаасаа мангага байсан болохоор онлайн дээр илүү их хандлт аваад хожиход Сэринома хөөх юм хожигдлоо хүлэн зөвшөөрөөд уйлна. Энэ мөчид Юсуке Шимад хамгийн хайртай найз чинь одоо ингэж чиний найз биш боллоо доо гэхэд Шима хуучнаад дурсан бүх зүйлээ эргэн бодно. Тэрээр анх сургуульд ирэхэд бүх хүүхдүүд Шимаг баян гэж муу хэлж хил амаар доромжлохоо Сэринома гинэтэл гэрэл гээгээ татуулан түүний амьдралд орж ирсэн бөгөөд хамгийн анх бас өөрийн мангагаа гаргаад хүмүүс худалдаж авахгүй байхаа Сэринома түүн дээр үйлчлөө сэтгэлийг нь дэмжиэд тэр цагаас хойш Шима Сэриномад маш ихээр татагдаад сургуулиасаа хайж олох гэсэн боловч Сэринома мань амар тураад танихын аргагүй маш удаан явсны эцэс сүүлд холбоо тогтоон сайн найзууд болж чадсан байдаг ч нэг балан анимын хоёр талд хэрүүлээс болж нөхөрлөн сүржээ. Гэрлүүгээ арих замдаа Шима гинт буруугаа ойлгож ухаараа Сэринома болон залуусыг ресторанд сууж байхад гүйж хурж ирээд уушлалтгүйн арай гэж эвлэрцгээдэг. Эвлэрсэн хоёр сайн найзууд маань дуртай анимынхаа дурсгалт ивент үзүүлбэр үзүүлэн болж буй газар руу явхаар болж догтлон ярилццгаана. Сэриномагийн хайртай Мираж Сага гэдэг анимын гол дүр дурсгалт хуучны баатараас сэтгүүлсэн болохоор дүрийг сэтгүүлсэн жинхэнэ амьдрал дэх баатрынх нь дуулаг оршуулгын үүсгэх зорилготойгоор нэгэн хол халуун усны аршааныг зорихоор болно. Сурсан зангаараа мэдээж залуучууд ч мөн адил ичих нүүргүй хамт цагийг өнгөрүүлэхээр дагаад л явна. Одоо юм бүхэн рүү дагаж явдаг угаасаа уламжлалтай болж дуусчих шиг байна дөө. Аян замдаа гарч байрлах газартаа очиод халуун оршоонд орж оройн бөөндөө хөзөр тоглож дэрээр байлдаа техник шөнө өнгөрүүлсний дараа өглөө нь дурсгалт цугларалт үзүүлэн дээр нь очиж ойр тойрныг сонирхож нэлээд явцгаана. Дараа нь булшин дээр нь очиод хоол идэх зураа түүний биеийг нь энд орчуулсан харин толгойг нь тусдаа өөр арал дээр оршуулсныг мэдэж аваад бөөндөө толгойг нь булсан арал руу сөнөөчрхан явхаар болдог. Хоолны газрын эзэн тэдний яриаг сонсоод явхаас өмнө очих гэж буй арлыг нь хараагдсан аимшигт газарж анхааруулдагч манай хэд нэх тоосонгүй хөдөлцгөөн. Байга завиндаа тааруулаад хоёр-хоёроо хуваагдаад арал руу гатлах зур маш хүчтэй бороо бас давлгаа үүсээд бие биенээсээ тусгаарлагдаж Асума Сэринома хоёр хамтдаа хариу үйлцэн ит хамтдаа тус тусгаарлагдана. Нөхцөл байдлыг яс ойлгоод бие биенээ олохоор хөдлөхөд нэг газараа давтамжтай эргэлдээд гацсан байдаг. Харин Сэринома маань бороонд нороод халуурснасаа болж ухаан алдаж унахад Асумаг яс хоног төөрүүлэх газар олоод Сэриномаг авч ороод хамаг нойтон хувцсыг нь тайлаад өөрийн элч дулаанаараа халамжлана. Хэсэг хугацааны дараа Сэринома ухаан орж сэрэхэд Асумаг яс буцаад хувцсыг нь баталгаад өмсүүлждэг болохоор Сэринома юу болсныг сандаггүй. Тэгэд манай хоёр байшин дотор дулаацаа суух зур тэднийг нэгэн төөрөгцөн сүнснүүд хөөж мошгиж гарч ирээд хамаг цонхыг нь хаглан хойноос нь дайрна. Сэринома Асума хоёр хамаг чадлаараа зүгтэж байгаад арал үнэхээр л хараагдсан болохыг ойлгож Сэринома маань өөрийн азийн сэхүүсийг гаргаж ирээд аним дээрээ сурсан хамгаалах хөдөлгөөнөө хийгээд сүнснүүдийг устгаж ялтыг байгуулдаг. Вау. За вэжараа энэ хайр дурлал сургуулийн нөхөрлөлийн талаар аним биш бэ хэлсэн байх та. Юун сүнс мүнс тулаан молоон болоо явчихва те. Яг сонин санагдаал юу болоод байгаа юм бол гэж үзээдсэн чинь манай хэд тойрж ирэглцээр байгаад бүгд цуглаж арлаас яваад нөгөө газар очиход хоолны газрын эзэн хий юмс харуулдаг хортой хоол өгсөн болж таардаг. Энэ жоохон хэтрүүлэхтэй арай л тэнэг зохиолтой юм болоо явчихтай те. Гэхдээ бүх зүйл жинхэнэ байсан байх магадaltaй болохыг Асума гартаа барих сахиусыг харснаар өдөр өндөрлнөө. Энэ бүх зүйлсийн хажуугаар манай Нозомо жоох сэтгэл дундуур байдаг. Учир нь нөгөө залуус бүгдээрээ Сэриноматай хувийн харилцаа тогтоогоод эхэлсэн бол Нозомо үргэлж муухай айшралхаас гадна дүүгээ харж дүүтэйгээ дуртай дуун дээр нь бүжиглэхээс өөр юу ч хийдэггүй. Тэгсэн бурхны ивэлж гэх юм уу сайхан тохиолдлоор манай Сэринома ажил хийхээр шийдээд Нозомотой нэг ажилд орчино. Энийг Нозомо маань дотн болох маш том боломжийг шаарддаг. Тэд хамтдаа бүжиг үзүүлбэрийн арын албаны бүжгийн ажилд ажиллах бөгөөд хамтдаа цагийг нэлээдгүй өнгөрүүлж эхлээд нэгэн орой ажиллаа дараа тусанд ороод ундах гэж байгаа манай Нозомо үсээсэн хатаагаагүйс болоод халуурчдаг.
Нозомог халуурсныг мэдсэн Сэрэннома түүнд тус болохоор гэрт нь ирж арчлах гэж байтал халуурж байхдаа ухаан баларсан Нозомо Сэрэнномыг барьж аваад үнсчин. Йоо, гинт юу болоод үнсэлтэж вэ? Тэрхүү хүнд үеэр нь Юсүгэ гарч ирж тэднийг харж таарад шууд уур нүрээд Нозомог шанаатахад Сэрэннома гэрээс гараад цухтаад яваад өгдөг. Гэвч халуураад ухаан санаа нь балавгцснаас болж тэгснийг Юсүгэ харж санаа алднаа. Жохон халуурхлаар хаяа ингээ зүүдлээд байгаа юм шиг жинхэнэ амьдрал дээр байгаа юм шиг нэг сонирн болдог доо. Тэгж яхта Нозомо маань санаандгүй аваажууд үнссэн юм шиг байгаа. Нозомог ухаан ороход Юсүгэ босон бүх зүйлсийг тайлбарлаж өгдөг. Харамсалтай зүйл тохиолдож Сэрэннома Нозомотой хийсэн үнсэлтнээс болж ажилтаач, сургуультаач үзэгддэг. Нозомо мэдээж маш их гэмшээд мессежээр уушлалтгүйсэн ч айланд нь чариулдаггүй болохоор өөрийн биеэр гэрийн хангаатаа очиж. Уушлалтгүйч баахан ойрлоход Сэрэнномогийн ах нь гарч ирээд юугаа солиод байгаа юм бэ? Гэртээ хэргээд давс цацдаг. Нозомо ерөөсөө шантралгүй дүүгийнхээ Сэрэнномог зурсан зургийг үзүүлээд яадаг ч гэсэн ажилдаа буцаж ирүүлэхээр болоод арай гэж ярилцаагаа засаж авч хамтдаа авсан ажлынхаа бүжгийн үзүүлбэрийг янзтайг үүсгэж бүх зүйлийн учир тайлагдана. Дүүтэйгээ үргэлж бүжиглдэг байсан нь Нозомод ажлыг авах госол бүжгийг бүжиглэж Сэрэнномотой дотносох том боломжийг олгосон үнэхээр сэтгэл төрмээр. Жинхэнэ бурхны ивэл байсан юм шиг байгаа. За Нозомогийн учрыг оллоо гэтэл Хаято мон гутраад эхэлнэ. Яагаад гэвэл бөөндөө 70 хэрэг орж хөгжилтгөр босноо түүнд их хүн дээр тусдаг. Хаято айгүй сул дорой жижигхэн биетэй тагжгаар гэдэгтэй санаа зовоод цээж нүцгэн далаагаар явах дургүй юм ажээ. Тийм болохоор өдөржин шүнжин их юм бодоод уулзах өдөр нэрэхэд нөгөө залуус маань болох Нозомо Юсүгэ үнэхээр кул янзтай дог харагддаг ч Сэрэннома сэлж чаддгүй. Бас Хаятоос сэлж чаддгүй. Тийм болохоор хамтдаа цагийн өнгөрүүлэх харин ч даваатай сайхан тал үүснэ. Даан Юсүгэ Нозомо хоёр татаархсан хിവэр байх учир тэд нарыг дуурайгаа серфинг хийх гэж оролдоод бүтлгүүтээ Сэрэнномогийн цээжин дээр бас сайхан нэг удаа унаад өгнө. Энэ Хаято одоо яас их цээжин дээр унт юм бэ? Ядаргаатай. Залуус маань төр сэлж дуусаад ходоодоо баярлуулахаар хоол идэж сууцгаах зуурн тэдэнтэй зэрэгцээд хоол идэж байсан залуус Сэрэнномаг хараад ёо ёста халуухан юмаа хэмээн бовтнон ярих үед нь Юсүгэ Нозомо хоёр атман нар маань очоод амаа амхиж сураарай гэж сүрдүүлээд тайна. Сэрэннома ч үүндээ ёстой 3 лаг бие хамгаалагчтай болцсон гоё юм шүү ээ. Тэгээ эндээс бодож оллоо л та. Октодод харэм гэдэг зүйл бол үнэхээр ашигтай юм байна. Хаята залуусын хүчрэхэг лаг талыг хараад бүр гутраастай. Би өхөж байна. Үн ингээсэ. Бүр гутарснаасаа болоод ой модроо ороо зүгтсчилгүй яах вэ? Үлдсэн залуус Хаятог болохоор хойноос нь алхах зуур гатлаж байсан гүүрэн салж хоёр хуваагдаа Сэрэннома өргөжлөн цаашилж яваад Хаятог олно. Олоод удалгүй бороо орж эхлэх учраас Сэрэннома Хаятог хуучны хаягдсан барилга олж ороод тэнд нь өдөр нь эвгүй байдалд оруулсан танхай залуус байрлаж байж таарад танхай зангаагаар Сэрэнномаг оролдож эхлэхэд Хаятог хамаг зөргөө гарган салтаар өнөглөж цаг очиж Нозомо Юсүгэ хүчтэй залуус маань ирээд танхайчуудыг болгож тавиад буцах замд зөрөгтэй байсан шүү Хаятог гэж манайхаа хэлснээр Хаятог маань илүү дутуу бүтэхгүй бодлоо ардаа хайдаг. За одоо бүх зүйл хэвийн болно те гэж Зинон миний бие горьцсон боловч Асумагийн ах нь тэдний сургуульд багшаар ажиллахаар орж ирээд Сэрэнномод сэтэн хаяад ундаг. Энэнд нь залуус болон ялангуяа Асума өөрөө юу гэж дуртай байх вэ? Асумагийн ах Казума манай Сэрэнномогийн гар марыг бариад л ойртож ирээд л энэ үйлдэл нь Асумаг эвгүй байдалд оруулж Асума анхудаа бидний өмнө уурлаж харагданаа. Дараагаар нээх бодлого цаг хугацаа өнгөрөх зур нөгөө Казума ч Сэрэнномаг гадуур явж байхад нь таарж мараад л хамт хоолнд ороод л сургууль дээр Сэрэнномад анхаарал хандуулж янз бүрийн эд зүйлсэнд нь туслаад л сүүлдээ бүр хайртай дүүрийнх нь фигюр тоглоомыг бэлэглээд яг яах гэдэг нь муу хөгшин багшгүй чинь яа тэгээ зогсож исэн чинь Сэрэнномагийн дээрээс том хайрцаг унахыг Казума хараад хамгаалж барьж авснаа үнс хэмжээний ойрхон нүүрэн тулахад Асума гарч ирээд багш сурагч ингэж болохгүй гэж загнана. Бас Сэрэннома бит хоёр үерхэж байгаа хэмээн анхаасаа хамгаалсан чинь муу шаврын хаалтууд гарч ирснэ. Хоёр яхаар үерхтний гээд харамлчнаа. Үерхдэггүй болохыг Казума мэдээд бөөрлийг ихсээ таайна. Манайхнаас хинч Казумаг зогсоож чаддгүй учраас Асума асуудлыг эцэст нь өөрөө гартаа авч багаасаа тоглож ирсэн түүхэн тоглоомороо тулаанд дуудаж энэ бүх хугацаанд ахаа хожуулдаг байсан ч одоо өөрийн хайртай нэгний төлөө өрсөлдөх учир хожилтыг авч Сэрэнномаг 50 өргөхүүлгээр төхрөн Казумаг тэр жигтэн нэрсэн газар руу буцааж зайлуулнаа. Йоо. За ашгүй дээ. За тэгээ адаг сүулт нь Асума хайраа Сэрэнномад илчлэхээр шийдэж нөгөөдөлдөөч бас хэдий болтол юм сонин бөөндөө үерх чам шиг явах юм бэ. Хайраа илчлээд л нэгэн сонгогдоод дуусъя гэж уриалснаар сургуулийн дээвэр дээр бүгд хайраа илчлээд үерхий гэж асууна. Сэрэннома маань бодлоо гаргаж чадахгүй сүүлийн удаа бүгдэнтэй нэг болзоонд явъя гэж гуйгаад болзоонд явна. Юсүгэ бол их яриаг манлайлж түүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг. Нозомо бол инээдтэй бөгөө тоглоомтой хизээж үйд харгүй залуу. Хаято хэдий хүүхэмсэгч маш хариуцлагатай сайхан залуу. Шима Сэрэннома хоёрын сонирхол тэдний бүх зүйл нь адилхан. Асума бол маш тайван энэ дэлхийн хамгийн халамжтай залуу. Болцсны дараа тэрээр гүн гүнзгий бодолд автаж эцсийн эцэд тэнийг нь сонгодог вэ гэвэл Шионыг сонгодог. Шион гэдэг нь өөрийнх нь хайртай анимехан гол дүр нь. Шион хэдий аним дээрээ өгсөн ч гэсэн хайртай аним нь сизон 2 зарлагдаад анимегаа үзнэ гэд нэг ёсондоо манай залуусыг хүлээн зөвшөөрсөнгүй гэсэн үг. Ингээд манай аним маань дуусч байгаамаа.
За би бүр 6-7 цагийн анимыг үзэж кринжилж галзуурж үзэж дуусгахны дараа ямар ч үр дүнд хүрээгүй хинэнтэй ч үерхээгүй дууссан гэж бодохоор бүр цаанаас уур хүрээ тайгаа болохоор үнэхээр хэлхүүг алгадаа. Йоо. За та бүхэндээ Kiss Him Not Me гэдэг анимыг товчлон ярьж өглөө. Алдаа дутагдал маш их байсан ч энэ үртэл үзэж дуусгасанд маш их баярлалаа. Лайк болон subscribe дараарай, хамтран ажиллах бол ийшээ холбогдорой. Дараа уулзтлаа. Түр баяртай guys.